Сайн байцгаана уу? За өнөөдөр манифестыг хүч нэмэгдүүлэх 10 үйлдэлийн талаар хуваалцмаар байна. За энэ мэдээллийг бас муу адил Ralph Smart гэдэг YouTube-рээс би авсан байгаа. За тэгээд та амьдралдаа манифест хийхийг хүсэж байгаа тэр хүслүүд байгаа, зорилгоод байгаа. За тэдгээр хүсэл зорилго чинь бүгдээрээ таныг өөрийнхөө илүү шилдэг хувилбар болгоход одоо тийм туслах зүйлс байгаа гэдэгт итгэж байна. За тэгээ бид нөгөө манифест хийхдээ янз бүрийн арга техникийн одоо арга барилууд дээр айгүйх төвлөрч байгаа тий. Одоо би бичгүү, төсөөлөхүү, affirmation өдөрт хэдэн удаа хэлэхүү гэдэг ч юм уу. Тэдгээр зүйлс мэдээж тухайн үйлдэлийг хийхэд хэрэгтэй мэдээлэл одоо хүчин зүйлс боловч түүнээс гадна та өөртөө дотооддоо ажилласнаар яг энэ манифестыг улам амжилттай, улам хүчтэй хийх нөхцөл бас бүрдэх юм аа. Гаднаа яах нь ил ухамсар дээр зөвхөн төвлөрөөд тий одоо би өстө өдөр болгон төсөөлийн дасгал хий гэдэг эдгээр зүйл бол мэдээж хэрэгтэй гэвэл хэрэгтэй. Гэхдээ нөгөө хүч нөлөөний хувьд за мөн таныг яг тэр нөгөө шилдэг хувилбараа бүтээх гээд амьдралынхаа хамгийн зөв замаар алхагдчихсан үлэмж хэмжээний тус болж чадахгүй байгаа. Яг тэр болж чадах 10 зүйлсийг нь өнөөдөр танд хуваалцах байгаа гэсэн үг юм. За тэгээд нэгдүгээрт нь хоёрдугаарт нь гээд дахиад дугаарлаад дуртаад явъя. За бас магадгүй хит их олон юм ярьж нуршиж та бүгдийг ядрахыг хүсгүй байгаа учраас энэ удаад айл болох товчхон ярья. За манифестыг хүч нэмэгдүүлэх 10 зүйлийн нэгдүгээрх нь та өөрийнхөө шалтгуудыг шалтгаанаар орлуулад үзээрэй гэж байгаа. За шалтгаан гэдэг нь юу юм гэхээр болж бүтэхгүй байгаа зүйлсийг та олж хараад идэг амьдралаас. За угаасаа ингээд цаг үеийн тохирохгүй байна. Юмны өн өссөн байгаа учраас миний бизнес муу байгаа юм. За дулаарахгүй байгаа учраас ханаад салахгүй байна гэдэг ч юм уу те. Энэ юу юм гэхээр одоо амьдралд таагүй зүйлс болох одоо болоод байгаагийн шалтгууд нь гэсэн үг юм. Тиймээс одоо би бол ингээд амар эрүүл байхыг хичээж байгаа. Гэхдээ яа харахгүй бас ингээд хүүтэн цаг агаар утааны байдал надад нөлөөлөд байна гэд та эрүүл байх манифестээ сайн хийж чадаагүйгийнхаа шалтгаыг олоод байна гэсэн үг. Тэрний оронд шалтгаан тавиад үзээрэй гэж байна. Тэгэхээр юу гэсэн үг вэхээр яагаад та эрүүл байж болох уу гэдэг шалтгааныг бодож олох боломжтой гэж боломжтой шүү дээ. Энэ нь юу гэхээр та зүгээр бодлоо хувиргана гэсэн үг шүү дээ. Та өмнө шалтгааны талаар бодоодсан бол одоо шалтгааны талаар бодоод олчих. Утаатай хүүтэн байж болно. Гэхдээ та яагаад эрүүл байх боломжтой вэ гэдэг шалтгааныг одоо та боддоо. Магадгүй одоо та маш сайн унтаж амардаг, таны одоо эрүүл мэндийн дэглэм маш зөв байгаа, та маш сайн чанарын бүтээгдэхүүн хэрэглэж байгаа, та хоолтонд анхаарж байгаа, та өдөр болгон өөртөө анхаарал тавьж байгаа учраас та эрүүл байж чадна гэдэг ийм шалтгаануудыг бодож олоорой гэсэн үг юм. За хоёрдугаарт нь хүсэж байгаа зүйлээ хэтэрхий их бодох хэрэггүй. Ер нь бол хэдийгээр одоо ингээд би ийм таалмаараа энийг бүтээмээр юм гэж хүсэж байгаа боловч таны одоо хүслийг биелүүлэх ажил бол хэнийх хэлээ? ертөнцийн хийх ажил байгаа тий. Тэгэхээр ертөнц яадгүй гэхээр таны хүсэж байгаа зүйлийг мэдээж сонсож байгаа. Тэрнээс илүүтэйгээр түүний одоо ингэж зорддог гэх юм уу одоо хэрэгжүүлэх арга нь юу юм гэхээр таны хүртэх ёстой зүйлийг танд өгдөг. Танд зориулагдсан зүйлсийг. Магадгүй та одоо юу гэдэг би яг ийм хоол идмээр байна гэж бодож байгаа боловч тэрнээс илүү таны одоо сайн сайхны тусын тулд илүү гоё хоолыг таны бодсноос ч гоё хоолыг өгч болно. Тиймээс танд зориулагдсан зүйлс яаж игээд танд орж ирэх тэр замыг нээлттэй байлгах хэвээр альва юмд гоё ингээд те юу гэдэг ертөнцид би хүлээн авахд нээлттэй байна гэдэг горим дээр өөрийгөө тохируулах хэрэгтэй. Тэгээд магадгүй хүсэж байгаа зүйлээс чинь хамаагүй илүү сайхныг танд илгээх болно. Тэгээ бидний хүсэж байгаа зүйлс маань өөрөө бидний зөвхөн одоо мэдлэгийн хүрээнд хязгаарлагдсан тодорхой л нэг юм одоо хэмжээтэй зүйл байна гэсэн үг юм. Магадгүй одоо юу гэдэг нь те мөнгө төгрөгөн дээр надад тэдэн төгрөг хэрэгтэй байна л гэж бодоод байвал эн чинь магадгүй та энэс илүү их мөнгө олох потенциалтай таны бизнес одоо юу гэдэг өсрэлт хийх боломжтой байсан бол яах вэ? Та л өөрөө бодлороо хязгаарлах гэдэг байгааз.
Тэгэхээр магадгүй тэр хүслийг хэтэрхий юм тоочны өөрийнхөө харагдаж байгаа мэдж байгаа хэмжээнд барихаас илүүтэйгээр одоо магадгүй мөнгө надад тасралтгүй урсан орж ирнэ гэдэг чи юу юм? Хэдэн ч төгрөг, хэдэн ч мөнгө гэж болно. Ямар ч ажлын гой санаа, боломжууд байж болно. Тэгэхээр альва юмд нээлттэй байх дээр та өөрийгөө тохируулж чадах юм бол манифест маань илүү хүчрхэг биелгээд байна гэсэн үг юм. Тэгэхээр байн би энийг хүсэж байна, энийг хүсэж байна гэж хит их бодох хэрэггүй. Иймэрхүү юм энийг бол хүсэж байна. За тэгээ үнээс ч илүү байж болно гэж болж өгөөл тэр хүслээ бодоод 50 орхичих хэрэгтэй гэсэн үг шүү. За 3 дугаарт нь юу вэ гэхээр та зөрөгтэй байх хэрэгтэй. Зөрөгтэй байна гэдэг чинь та айгаа болох хэрэгтэй. Айцыг бодгоо болох хэрэгтэй гэсэн үг юм. Айж байгаа хүнд бол тэм зориг төрөхгүй шүү дээ. Тэг яагаад айдас зориг гэдэг зүйлийг хүндэж ийн гэхээр бидний тэр хүсэж байгаа зориод байгаа мөрөдөж байгаа бүх зүйлс маань айцын нөгөө талд оршиж идэг. Амжилт гэдэг амөртлөө наана нэг таныг хүлчихсэн те би амжилтгүй бүтлгүүтэл яана гэсэн айдас байгаад идэх ч юм уу. Амжилт маань магадгүй заавал тэр олны өмнө гарах, манлайлах, одоо ур чадвараа харуулах, өөрийгөө илэрхийлэх гэдэг зүйлсээр таны хүсэж байгаа амжилт ирэх гээд иж болно. Гэтэл та яах гэж байгаа лээ? Наана би олны өмнө гарахаас айгаад энэ хүмүүс харагдахаас ичээд байна гэдэг ч юм уу. Ингээд айчвал яах нь? Нөгөө хүсэж байгаа амжилт маань ирэхгүй л байсаар байна гэсэн үг. Тиймээс та энэ айцыг ялах зоригтой байх хэрэгтэй. Тэг яг үндэ нэг ялаал, нүүр тулаал, тэмцээл нэг тийм хэцүү тулаан хийн гэж битгий бод. Айц бол зүгээр л хийсвэр таны бодол واخгүй. Тэгээд айцыг бодохгүй боломжтой хувилбарыг бодоод байхаар угаасаа та зөрхилж хийх болно. Танд итгэл эр зориг төрөх болно. Тэгээд байнга нэг юм аюулгүй тойрог дотор битгий амьдраад байгаарэ гэж хэлж байгаа юм. Тэгэхээр яг нэ зоригтой байхад таны манифест хүчрхэгжих болно. Дөрөвдүгээрт нь та тооцоологдсон эрсдлийг үүрч байгаарэ. За эрсдэл гэдэг нь таныг тухтай бүснээсээ гараал гэж хэлж байгаа гэсэн үг юм. Ер нь бол тэр тухтай бүс ч юм уу те нөгөө аюул хүн тойрог байгаа дээ шүү дээ. Тэр дотор байгаа гэвэл шин боломжууд, шин санаанууд те шин гаргалгаанууд одоо байхгүй. Тэд нар дандаа тэр тухтай бүсний гадна орж идэг учраас тэр тухтай бүснээс гарчээ. Өнөөдөр энийг нь А биш Б замаар нь хийгээд үдчихэ гэдэг ч юм уу нэг юм тодорхой эрсдэлтэй ч гэж санагдаж байгаа боловч тэр зөрөгтэй шин шийдэмг алах юмудыг та хийх хэрэгтэй. Тэгжиж таны манифест илүү гайхалтайгаар биелэх гээд байна гэсэн үг юм. Тэгэхгүй ингээд байрандаа өөрөө байчаад юмыг хүлээгээл найдаад байна гэдэг чинь өөрөө маш их одоо сэтгэлийн шаналгаатай байдаг. Дээрээс нь цаг хугацаа их зарцуулдаг. Тэрний онд яг манифест хийгдээд миний хүсэл биелэх юм чинь би угаасаа ийм үр дүн гарна гэж хүсэж манифест хийж таамаглаж байгаа болохоор өнөөдөр гараад энэ ажлыг ингэж хийчихье. Эсвэл би ийм сонголт хийчихье. Ийм үг үйлдэл өөрөөсөө гаргачихъя гэд зоригтой агараа л гэж дахиж хэлмээр байна. За ингээд 4 шинж тэмдгийг дурдсан байгаа. Тавтах нь юу вэ гэхээр сүнс болох гэж байгаа. За сүнс болно гэдэг нь үхэн гэсэн үг бол биш те. Сүнс шиг одоо ингэж чимээгүй үл үзэгдэж болно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл та тодорхой зүйлсээс амьдралдаа завсарлага авах хэрэгтэй байдаг. Юуны төлөө завсарлага авч байгаа гэхээр би яг хийм бэ гэдгийг олж мэдэх, нээх, хөгжүүлэх, нөгөө шилдэг хувилбараа бүтээхэд тодорхой цаг зарцуулах хэрэгтэй. Миний хувьд бол маш их цагийг зарцуулсан. Гэхдээ би түүндээ л айгүйх талархалтай сэтгэл ханамжтай байгаа. Магадгүй тэгэж өөр дөрөө ажиллаагүй байсан бол дахиад дараагийн 10 жилийг ямар байдалтай өнгөрүүлэхээ бол би мэдэхгүй. Ямар ч хэлсэн одоогоос одоо 7 дор байна гэдгийг бол мэдчихэв. Тиймээс яхан энэ тэр өөрийгөө хайрлах, өөр дөрөө ажиллах, дотоод хүнээ ангаах, сэтгэлээ эдгэх, өөрийгөө юунд дуртай, юуг эрхэмлдэг, ямар үн цэнтэй, ямар зүйлд ач холбогдол өгдөг, яг үнэн хэрэгтэй юуг хүсэж хайгаад байгаа гэд энэ бүхий л эрэл хайгуулгыг хийх нь шаардлагатай юм. Ач холбогдолтой юм. Тиймээс үнийг өөртөө зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээ үүнийг хийхин тулд танд цаг хугацаа хэрэгтэй байх нь шүү дээ. Тэр цаг хугацааг юунаас гаргах юм гэхээр босод сатаарлаас татгалзах байдлаар гаргана. Хүмүүс нэг тийм золиос гаргана гэж ярьдаг л та. Тэгтээ заавал тийм
хатуу байдлаар хэлэх шаардлагагүй шүү дээ. Зүгээр л та илүү сайхан зүйлсийг амьдралтаа олж авахын тулд түр зуур завсарлага авч байгаа юм. Түр зуур, амралт, аялал, төрсөн өдөр, үдэшлэг, уулзалт те одоо юу гэдгийг дугуулan хобби гэж юм янз бүрийн зүйлсээс завсарлага авч болно. Тэгжээж л танд өөр дээрээ ингэж өөрөө өөртөөгөө ярилцах, магадгүй бясалгал хийх, өдрийн тэмдэглэл бичих гэдэг ч юм уу те. Дотоод нэг тийм гой тунгаалтыг хийх цаг гарнаа. Тэгээд энэ цагийг гаргаад ирэхээр та яг юм сүнс шиг горимд ордог байхгүй юу? Бага байхгүй нь мэддэхгүй. Нөгөө нэг стори байнга оролдог хүн чинь хайчж ба. Нөгөө бүх уулзалт цуглаанд хамт ээждэг хүн хайчж ба. Уул нь юмд үгүй гэж хэлдэггүй юмсан. Гэтэл тэр үнээс дутлаа гэж юу гэж магадгүй найз нөхд чинь ярих хэмжээнд та чимээгүй болно гэсэн. Тэгээд энэ чимээгүй болох нь магадгүй танд амьдралд айгүй олон зүйлийг шинээр одоо олж харж нээхэд ухаарахад их тусалдаг. Тэгээд таныг сүнс болчлоо тий сүнс шиг чимээгүй усанд хайшин чулуу шиг алга болчлоо гэж бусад хүмүүс яриг л дээ. Хаяа ч гэсэн амьдралд нэг удаа ч гэсэн тэр ярих боломжийг бас олгоод үзээрэй. Тэгээд тэгэж ийм одоо таныг сүнс болоход хин таныг өгүүлж гин, хайж гин, санаа тавьж гин, араас чинь сургалж гин, эргээд ирэхэд чинь өмнөх шиг байгаагаар нь хүлээж авч гин. Энэ болгон магадгүй нөгөө амьдралын чанарыг таних бас давхар боломж байдаг. Тиймээс энэ завсарлага бол үн цэнтэй. Та ингэж үзээгүй бол одоо үзээрэй. Үдчихсэн бол энийг өшөө чанартай игээрэй. Бүрэн одоо гоё идгэртлээ, бүрэн өөрийгөө хайлт суралтлаа, хангалттай цагийг гаргаарай гэж хэлье. За. Манифестыг хүчрхэгжүүлэх 10 шинж тэмдгийн 6 дахь нь. Шаардлагатай туслалцаа дэмжлэгийг авч байгаарай. Хинч энэ ертөнцийн одоо тийм арал шиг байх боломжгүй гэж байгаа тий. Одоо далаагаар хүрээлэгдсэн, бусдаас тусгаарлагдсан арал шиг. Ер нь бол ингэж хит одоо тусгаарлагдаж ганцаардах нь маш их сэтгэл зүйн өвчин болдгийг бол бид нэр бусад түүхүүдээс зөндөө сонсч байсан. Яг уу бүр ингэ нарийн төвшөндөө нөгөө даяанчлал бясалгал хийх ч юм уу. Тодорхой одоо нэг горимд та өөрийгөө зориулах шаардлагатай бол мэдээж бие даасан тусдаа ганцаараа байж болно. Гэхдээ энэ нь бас үүрт удаан хугацаанд үргэлжлээд байх тийм зөв зүйл бол биш юм аа. Та бясалгалч гэгэрэй гэсэн ч гэсэн танаас төрүүлээд тэр зам руу орчихсон, амжилтанд хүрчихсэн бясалгаад гэгэрч гэсэн хүмүүсийн тусламж хэрэгтэй байдаг штеп. Яг л энтэй адилхан гэсэн. Бид нар нэг нэгэнтэйгээ харилцаж энэ амьдралыг гоё баялаг, жаргалтай болгож бүтээж байгаа учраас зайлшгүй нэгнийхэн тусламжийг, дэмжлэгийг авна. Тэгээ энэ нь нэг тийм ичээд та ялагдаад та муу байгаа учраас бусдаас тусламж аваад байгаа гэж бодох хэрэггүй. Ядчил бусад хүмүүс таны одоо тэр хүсэж байгаа мөрөөдлийг манифест хийхэд туслана шүү дээ. Та маш гайхалтай бизнестэй болъё гэд манифест хийж илаа. Тэгээд тэр бизнес чинь зөвхөн ганц хүний компани ч юм уу ганц хүний нуруунд дээр явахгүй үсттэй. Танд гайхалтай баг хамт олон хэрэгтэй, хамтрагч нар хэрэгтэй, гайхалтай үйлчлүүлэгч нар хэрэгтэй. Тэгэхээр яаж вэ? Та тэр үйлчлүүлэгч багийн бусдын дээр ясан тусламжийг авч байгаа л гэсэн үг. За одоо миний хувьд бол яг ийм гоё юм эрүүл гэх юм уу те би биендээ ингээд гоё дэмжлэг үзүүлж байгаа хүрээлэл бол өөрөө YouTube байдаг. YouTube-ээс яаж вэ? Би өөрөө суралцсан, би өөрөө айгүй их юм авч байгаа. Тэгээд өөрийнх нь хэмжээнд өгч чадах хэмжээгээр бас өгч байгаа. Тэгээ энд бол маш гоё хөтөчнөр, менторууд, багш нар те одоо ингээд урам зориг хайрлагч нар оршиж идэг. Тэдрээс бид нар авдаг. За тэгээд заавал ингээд юу гэдэг буцаагаад өөрөө YouTube сууг нэгээд контент их албатай гэсэн үг биш. Та зүгээр л тэднийг дэмжиж, лайкын дарж, комент бичиж те одоо харилцан ингэж гоё бие биендээ тусалж байгаа нөр яах нь туслалцаа дэмжлэг мөн байх нэ. Тэгээд туслалцаа дэмжлэгийг авснараа магадгүй одоо хин нэгний сургалтанд та амрагдаж болно. Ямар нэг номыг уншиж авч болно. Тэгснээр та одоо тэр хүнд туслаад байгаа юм шиг хэрнээ яаж вэ? Та уг нь өөрөө ингээд эрэл хайгуул хийгээд судлаад ажиллаад тэр асуулыг шийдэж чадах байсан боловч магадгүй тэр номноос ч юм уу сургалтаас тэр тусламжийг илүү одоо хурдан хувилбараар ч юм уу амар хувилбараар авцснараа нэг тийм ялагдаад байгаа ч юм уу
бусдын тусламж авсан гэсэн мэдрэмжинд бити автаарай гэж хэлэх гээд байгаа юм. Та харин ч зөв сонголт хийсэн. Та ухаалаг замыг сонгосон. Хурдан хугацаанд асуудлаа шийдснээрээ та илүү хурдан том амжилтанд хүрнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр амьдралд байдаг энгийн зүйлс бол биднэрт одоо гараас сунгаж байгаа тусламжууд бас байж болд юм аа. Тэгэхээр тэр тусламжийг авахаас битгий татгалзаарай. За 7 дахь шинж тэмдэг. Өөртөө итэг. Мэдээж маш олон хүмүүс танд санаа тавьдаг, таныг тойрон хүрээлж хайрладаг байх л та. Гэхдээ тэдгээр хүмүүс таныг хайрлаж, санаа тавьж ингээд өөрийнх нь бодсон зүйлийг танд санал болгоод идэг. Хэдийгээр одоо магадгүй гэр бүлийнхэн ч юм уу те, чи энийг идэж уу, энийг өмс, чи энийг хий, энэ л чамд тохирно, ийшээ яв гэл ингээд зөвлөөд санал болгоод байгаа. Гэхдээ тэдгээр зүйлс нь чамд танд зориулагдсан. Яг л чиний хийх ёстой, чиний явах ёстой зам байхгүй байж болно. Харин яг л миний зам мөн байна да гэж таних цорын ганц арга нь юу юм гэхээр дотоод хүнээ сонсох, өөрийгөө сонсох буюу өөртөө итгэх. Таны дотоод дуу хоолой таныг хөтөлж зааварчлахыг та зөвшөөрөх ёстой, сонсох ёстой гэсэн үг. Тэгээд та зөв замаараа яваад зөв амжилтандаа хүрээд өөрийнхөө тэр шилдэг хувилбарыг бүтээгээд амьдралдаа ялаад нөгөө амьдарч байхад хизээж танд санаа тавьдаг хайрладаг хүмүүс таныг буруу юмар явлаа, таны төлөө одоо харамсдаг ч юм уу, халгалдаг ч юм уу тийм хандлага гарахгүй. Та аз жаргалтай, та амжилттай байхад таныг хайрладаг хүмүүс ч гэсэн дагаад тэр их баяр хөөр сэтгэл ханамжийг амсах болно. Тиймээс бусдын зөвлөгөө заавраас илүүтэйгээр өөрийн дотоод зүүн совин мэдрэмжийг маш сайн сонсож өөртөө итгэх нь зөв байх нь байна. За 8 дахь шинж. 8 дахь одоо хийх үйлдэл. Төвлөрөх. За бид нар хаана бодлороо анхаарлаа их төвлөрүүлж байна. Тэр зүйл өсч томорч идэг. Хэрв та асуудал дээр маш их төвлөрүүл ах юм бол асуудал томорсоор л байна. Яна ийм асуудал байна гэж сансангүй улам нөхцөл байдал хэцүүдлээ нэмэгдээ дараа араас асуудлууд гарч ирээд байна гэдэг. Яагаад вэ гэхээр та тэрийг өөрөө ургуулж томруулаад байгаа учраас. Тэгэхээр бид нар хаан төвлөрн тэр урах юм бол гой зүйлийг ургуулъя л да тий. Мөрөөдлийг, зорилгыг, сайхан зүйлсийг, тусламжийг, амжилтыг, ялалтыг, хайрыг гэдэг ч юм уу. Ядчил та манифест хийхийг хүсэж байгаа тэр хүсэл дээрээ төвлөрөх хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь төвлөрөл гэдэг нь яг сансны дагуу юм амархан зүйл биш, маш их сатаарл таныг саатуулдаг учраас өөрөө дээрээ айгуу гоё юу гэдэг. Өөрийгөө гоё ингээд удирдаад, чиглүүлээд тогтмол төвлөрлж авах нь чухал гэж хэлэх гээд байгаа. Тогтмол биш учраас яах нь байна? Хаяа нэг асуудал дээр төвлөрвөл, хаяа нэг хүслээ бодчихвол, хаяа гинт өөр юм ингээд яваад тахаар аль нь ч томрохгүй ингээд нэг яг л та нөгөө нэг цэцэрлэгтэй ингээд гоё цэцэг тарьж байгаа бол нэг цэцгийг маш тогтмол сайн арчилснаар тэр цэцэг маш гоё ингэж ургаж магадгүй бүр одоо ингээд цэцэг навчин дэлгэрээ жимслээд гэдэг ч юм уу те. Бүх зүйлс нь хамгийн гайхалтай хувилбараараа шийдэгдэх болно. Энэ хүртэл таны төвчээртэй анхаарал төвлөрөл чухал байна гэсэн үг юм. Тиймээс асуудал сатаарл бити автаарай. Хамгийн хэрэгтэй зүйл дээрээ л төвлөрсөөр байгаарэ гэж хэлж байгаа. Манифестыг хүчрхэгжүүлэх 9 дахь үйлдэл бол өгөх гинэ. Хэрэг та амьдралдаа улам их зүйлийг олж авахыг, хүлээн авахыг хүсэж байгаа бол өөрөөсөө юмыг гаргахыг бас сурах хэрэгтэй гэж байна. За өгөө авааны хууль гэж хүмүүс ойлгох гээд байдаг. Гэхдээ заавал тийм нөгөө тооцооны ийм хууль ерөөсөө биш шүү. Чи өгснийхэн хэрээр, авсныхан хэрээр өгөх ёстой. Эсвэл чи эхлээд өгж иж авах ёстой ч юм уу ингээд нэг тийм хариутай бол бариутай гэж заавал бити бодоорой. Зүгээр л амьдралд олон зүйлийг тий одоо мэдээж одоогийн түвшнээс илүү сайхан зүйлийг та одоо хүлээн авахыг хүсэж байгаа. Тэхийн тулд та өөрөөсөө өгөх замаар тэр хүсэж байгаа зүйлийнхаа давтамж руу очих гээд байгаа гэж би хэлэх гээд байгаа. Тэр нь юу гэж болох вэ гэхээр одоо юу гэдэг магадгүй амар их мөнгөтэй болохын тулд эхлээд өөрөө байгаа мөнгнөөс хүмүүст өгөөч гэж
хүмүүс хар ухаанаар бодох гээд идэг. Заавал тийм биш. Тэр бол өөр давтамжиж болно штэ. Таны өгч чадах зүйл тэгсэн мөртлөө хүчтэй зүйлс чи юу байдгүй гэхээр талархал гэдэг юм байна. Дандаа л миний ярианд талархал орж идэг. Гэхдээ угаасаа талархлаас өөр хүчрхэг зүйл байхгүй учраас ярихаас өөр аргагүй. Та сайхан сэтгэлийг хүмүүст өгч болно. Сайхан үгсийг хүмүүст өгч болно. Талархлыг өгч болно. За тэгээд нэг гоё зүйл байна. Эд баялаг, хангалуун байдал. За хангалуун байдал гэдэг нь зөвхөн мөнгө төгрөг биш те. Эрүүл мэнд, найз нөхөд, хайр, харилцаа гэд олон зүйлээр бид нар хангалуун байж болно. Хангалуун байхыг та хүсэж байгаа үстэй. Хангалуун байдалтай холбогддог гол холбоос л талархал гэж байгаа. Та хангалуун байдал хүрээлт гэвэл талархах ёстой гэсэн үг. Тиймээс энэ талархлын хандлагыг өөрөөсөө гаргаснараа та яах нь амьдрал илүү их зүйлийг хүлээж авах нь өөрөөр хэлбэл таны манифест урдан хүчтэй хийгдэн гэсэн үг. Тиймээс бидний яг одооноос хэрэгжүүлж болох энгийн зүйлс нь илдэг сайхан одоо гоё тийм сайхан сэтгэлийг илэрхийлсэн өгнүүд ээж болно те. Баярлаа, зөв шүү, мундаг шүү, сайн байна. Чи өстө гайхалтай юм аа. Чи өстө одоо сайн хийж байна. Чам шиг ийм гайхалтай хүн бас байдгаа гэдэг ч юм уу. Нэг нэгэндээ нэг тийм гоё үзэсгэлэнтэй үгсийг хэлж яагаад болохгүй гэж. Тэдгээр үгсийг тэр сошиал медиа дээр бас цацаж яагаад болохгүй гэж. Би бол хөөрхөн зурвас гэж саяхан Facebook пэйж дээр нөгөө юм 31 сарил явуулсан шүү дээ. За тэгээд үүгээрээ дамжуулаад энэ зурвас буйг kind тийм гоё үзэсгэлэнтэй сайхан үгсийг зөвхөн одоо өөрсдийнхөө хүрээллээс гадуур өгье гэж уриалсан. Гэхдээ миний ажилтаар бол тэр хэрэгжилт маань бол айгүй цөөхөн хүнд хүрсэн. Яагаад вэ гэхээр энэ үгсийг бид нэр хүмүүст хэлж сураагүй байт юм байна. Чи бодож байгаасаа ч илүү хүчтэй хүн шүү гэдэг зурсыг та найздаа ч юм уу гэр бүлийнхэндээ хин нэгэнд цааш нь дамжуулж зурс болгон илгээгээч гэхээр хүмүүс тэр болгон илгээж чаддгүй. Яагаад гэвэл нөгөө хүн хэр хүлээж авах бол гэдгээс айгүй санаа зовж байгаа. Өөрийг нь гинт юу болчоо вэ? Надад тал засаад байгаа юм болов уу? Надаас юм гуйх чагаан болов уу те? Урд нь ийм үг хэлдэггүй гэж одоо юу болчоо гэж хэлэх байхтаа ч юм уу. Ийм болгоомжлол тэдрийг зогсоосон байгаа. Уул нь бол энэ зурвасыг хин нэгний одоо гой постын дор комментар бичээд Facebook чатаар явуулаад сторинийхэн одоо коммент хэсэгт нь бичээд ч юм ингэж үлдээх байдлаар зөвхөн л нөгөө нэг энэ марлын хичээл ч марлын сувагт оролцдог хүмүүсээс гадна өөр энэ үгийг амьдралтад өдөр алга ашигладгүй тэр хүмүүст хүргэж им шин үгийн одоо нэг үгтэй те давлгааг л бий болно хэрэгжүүлэх гээдсэн гэсэн үг байхгүй. Тэгсэн чинь яг вэ мэдээж прогресс бүрээ ахиц боёл гарсан. Гэхдээ зөвхөн ихэнх хэрэгжилтээс нь ажиглахад нөгөө л хуудсан дээр л хүмүүс тэр үгийг давтаад байсан. Би уулын энэ хуудсан дээр энэ үгийг аль хэдийн хэлчихсэн байхгүй юу? Эерэг үгийг аль хэдийн би ингээд постлоод оруулчихсан байхад миний тэр үгийг буцаагаад надад хэлэх эсвэл буцаагаад тэр постын доор комментээр дахин баталж бичих нь миний хүсэжсэн одоо тэр зорилго бол хангалттай биш байсан. Гэхдээ хэрэггүй юм хийсэн гэж зэмлэж байгаа юм бол биш. Мэдээж тэр комментиг уншиж байгаа хүмүүс тэр үгийг дахин нэгэндээ сануулж байгаа энэ нэг юм энергийн урсгал маань мэдээж маш олон хүнд тэрийг тойрж байгаа гэж дайрч гарч байгаа хүмүүст бол харагдсан байгаа, мэдрэгдсэн байгаа, үйлчилсэн байгаа. Сайн байна. Гэхдээ тэрнээс гадна байгаа хүмүүст хүрсэн бол илүү сайхан байх байсан гэж би хэлэх гээд байгаа гэсэн үг юм. Тэгээ бүх зүйл мэдээж алхамаар урагшилдаг учраас би бол үнийг нэг их басаагүй. Гэхдээ ямар ч байсан тодорхой хүмүүс тэр хөөрхөн зурсуудыг хүлээж аваад баяр талархлыг мэдрээд танаас гарсан, тэр хүмүүсээс гарсан тэр гоё өгч байгаа сэтгэлийг хүлээн авсан гэдгийг бол би мэдчихэна. Тэгээд таач бас яах нь амьдралдаа манифеста илүү хүчрхэгжүүлээ, илүү сайхан зүйлийг хүлээж авъя гэвэл яах нь энэ сайхан талархлыг, гоё үгсийг өөрөөсөө өгч чадах бүхнийг бусдад зориулж байгаарэ. За жишээ түүхтэй холбоотойгоор
тайлбарлаж ярьсан учраас саний 9 дэх нэлээд их цаг авчлаа. Одоо хэдүүлээ хамгийн сүүлийн буюу 10 дахь зүйлийг ярих гэж байна. Юуны 10 гэдгээ та бүхэн мэдж байгаа те? Манифестыг хүчрхэгжүүлэх 10 үйлдэлийн талаар өнөөдөр ярьж байгаа. Таны амьдралдаа бүтээхийг хүсэж байгаа тэр хүсэл мөрөөдөл өөрийнхөө бий болгож байгаа хамгийн шилдэг хувилбараа хурдан бүтээ. Хурдан энэ зарлагтай хүрээ гэвэл бид нар энэ 10 зүйлийг хийх хэрэгтэй байх нэ. За ингээд 10 дахь зүйл бол бусдын юу гэж бодож байгааг анхаарахаа болох. Маш олон хүний мөрөөдлийг бусдын бодлууд устгаж исэн түүх туршлага байдаг гинэ. Маш олон хүмүүс мөрөөдөж исэн, гэгэлцэж исэн, догтолж исэн, шин санаа бодож олоод те одоо юу гэдэг ингээд гоё мөрөөдлөөр дүүрч байтал тэнэг юм биш үү? Дэми юм биш үү? Одоо юу гэдэг нь хитрхи дэврүүн бодоод байгаа юм биш үү? Судалгаагүй юм биш үү? Цаг нь болоогүй юм биш үү гэсээр агаар зогсоосон. Ийм биш үү, тийм биш үү гэж хэлээд байгаа хүмүүс чинь хэн бэлээ? Та биш, бусад хүн штэ. Гэтэл хэний мөрөөдөл лээ? Таны мөрөөдөл. Таны хүсэл. Таал манифест хийхийг хүсэж байгаа. Тэр хүмүүс биш. Тийм байтал ягаад тэр хүмүүсийн үгэнд ороод тэдний бодолд автаад байх хэрэгтэй гэж. Ингээд бодгоор уулна ойлгомжтой зүйл байсан байгаад даанч бид нар яг өдөр тутмын амьдралдаа үнийг ингээд ойлгомжтой хэрэгжүүлж чаддгүй. Бусдад мэдээж санаа бодлоо хуваалцаад зориг мөрөөдлөө харуулах нь энгийн зүйл. Тэглээгээд бусад хүмүүсийн тэр шүүмжлэлч гэдэг ч юм уу ер нь бол санаа бодлоод штэ. Тэр санаа бодлуудыг хитрхи өөр дээрээ тусгаж аваад өөрийнх нь тэр гой дотоод галыг бөхөөхийг битгий зөвшөөр. Ялангуяа одоогийн нөгөө сошиал медиагийн нийгэмд энэ санаа бодлгүй зүйл гэж ерөөсөй байхгүй болсон тий. Юу ч болж исэн нийгэмд ямар ч сэдв өрнөж исэн бүгд өөрийнх нь санаа бодлыг уралдуулан тэнд гаргадаг болсон. Шал өөр салбарын хүн хэрнээл шүүмжлээл цэц булаацалтаал байгааг нь бид нэр өдөр тутамдаа харж идэг. Тэгээ эцэст яг одоо юм сайн сайхан үр бүтээмж гарах тодорхой зорилгонд хүрэхэд тэр бүх хүмүүсийн санаа бодол үнэхээр хэрэгтэй байсан уу? Ашиг тус үзүүлсэн үү? Үнц нь гаргаж байна уу? Боддоор хэрэгтэй нөлөө одоо гэдэг хэрэг тус болж гинэ үү гэвэл бараг л байхгүй. Тиймээс та зүгээр л өөртөө итгээд нөгөө нэг өөрийгөө сонсоорой гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө манифест хийх байгаа зүйл дээрээ хүсэл дээрээ төвлөрсөн хിവэр л байх хэрэгтэй. Байрнаас хазаахгүй те бууж ихгүй байх хэрэгтэй. Тэгээд магадгүй энэ манифестыг хийгээд өөрийнхөө хувилбарыг бүтээгээд хин нэг аль хэдийн болоод та замдаа гараад аяллаа үргэлжлүүлж байгаа бол бусдын сөрөг үг, шүүмжлэл, комент, хандлаганд бити ялагдаарай. Ягаад гэвэл тэдгээр хүмүүсийн бодлууд таны мөрөөдлийг тодорхойлохгүй, таны амьдралд тус болохгүй учраас хамгийн гол нь тэр бол зөвхөн бодол. Тэгээ тэр бодлын хариалал нь өөр хүмүүсийн ухамсараас гарч байгаа учраас таны ухамсар биш. Тиймээс энэ нь одоо өөрөөр хэлбэл би юу гэж хэлэх гээд ирэхээр бусад хүмүүсийн ухамсараас гарч байгаа бодол тэдгээр хүмүүсийн ухамсарт л харьяалагддаг. Тиймээс таних биш учраас та тэрийг өөртөө нааж хүлээж авч тээх хэрэггүй юм аа. Ингэж л хэлэх гээд байна. Тэгэхээр бусад хүмүүсийн юу гэж хэлэх бол гэдгээс айж санаа зовох хэрэггүй. Аль болох үүнд ач холбогдол өгөхөө байсан цагаас эхлээд таны манифест улам хүчтэй хийгдэх болно. За ингээд ярьдгаараа л ярьчихлаа. Тэгээд таалагдаад хүлээж аваад мөн айгуу гоё ингээд хүлээцтэй миний найз юм шиг сонсож хүлээж авдаг сонсогч нартаа маш их баярлалаа. Тэгээд дараа дахин сонирхолтой хүргэх мессеж гарах юм бол бичлэгээ хийх болно. Та гол нь эдгээр миний ярьсан зүйлсийг сонсоод тусгаж авах зүйлсийг өөртөө хэрэгжүүлсэн сэтгэлээр эргээгээд хуваалцах юм бол тэр нь надад улам их одоо үнц нь баялаг болж ирд юм шүү гэж бас нэмэлтээр энэ дугаар дээр хавчуулаад хэлчихье.
Өөрөөр хэлбэл миний одоо хэдүүлээ илүү нөгөө нэг өндөр ач холбогдолтой зүйлс рүү төвлөрцгөө гэж би хэлэх гээд байгаа юм. Мэдээж одоо ингэ баярлалаа, талархлаа гэд надад сайхан сэтгэл төрүүлэх гоё комментод бичдэг хүмүүстэй бол би бол хайртай, та нартаа талархдаг. Магадгүй ингээд нэг зүгээр зүрх үлдээсэн байсан ч гэсэн энэ хүн тоожээ, энэ хүнд миний имийг үзжээ, энэ хүн надад сэтгэл хөдлөлөө илэрхийлжээ гэсэн янз бүрийн одоо гоё эерэг утгаар би бол тайлж уншиж хүлээж авдаг. Эндээ бол баярлж талархдаг. Тэгээд тэрнээс илүү үнцэнтэй коммент ч юм уу байж болох уу гэвэл болох гээд байгаа юм. Тэр нь юу юм гэхээр би чиний ярьсан 10 зүйлийг сонслоо. Эдгээрийн 5 нь надад аль хэдийн хэрэгцсэн байна. Харин 6 7 надад асуудал болоод исэн байна. Тэнгүүд би 6 дахыг яг өөрөө чинь хэлсэн үнцгийн дагуу бодоод үтсэн чинь ингээд л шийдэгдчих асуудал байсан байна. 6 дахыг хэрэгжүүлж эхэлсэн цагаас эхлээд миний амьдралд ийм эерэг өөрчлөлт үр дүн гарлаа гэх мэтлэн ийм сэтгэл үлдээх нь бусад хүмүүст ч тэр надад ч тэр туйлаас их үнцэнтэй байх болноо. Тэгээ мэдээж аль хэдийн ийм коммент үлдээдэг хүмүүс зөндөө байгаа. Тэдгэрийг бол би зүгээр зүрх дараад өнгөрдөг ч гэсэн хардаг шүү, уншдаг шүү, хүлээж аваад бахархаж байдаг шүү гэдгээ бас илэрхийлмээр байна. За ингээд дараа уулзтлаа. Түр баяртай.